Хэдхэн жилийн өмнө бид дэлхий дээр багч гисэн инх тайван тогтож байна гэж найдаж байсан билээ. Учир нь Нэгдсэн үндэсний байгууллагын байнгын гишүүн 5 орн болон холбооны бүгд найрамдах Герман улс мөн Европын холбоо хамтран Иран улсыг цөмийн бөмбөг үйлдвэрлэх зорилгоос нь хөндийрүүлж тус улстай тохиролцоонд хүрч гэрээ хүртэл байгуулсан юм. Уг гэрээний хүрээнд Иран улс ураныг зөвхөн энхийн зорилгоор буюу хамгийн ихтэй 3% хүртэл баяжуулах бөгөөд Натанз болон бусад цөмийн бөмбөг үйлдвэрлэхээр ажиллаж байсан байгууламжуудаа судалгааны объектууд болгосон билээ. Үүний хариуд Иран улс эдийн засгийн хоригоос гарч барууны улс орнуудтай дипломат харилцаагаа сэргээх болсон юм. Гэвч Трамп Иран улсыг тохиролцооноос гадуур цөмийн бөмбөг нууцаар үйлдвэрлэхээр ажиллаж байна гэж үзэж байгаа бөгөөд олон улсын шинжээчид Иран улс цөмийн бөмбөгтөө болох зорилгоосоо татгалзсан гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Хэн нь үнэн ярьж байгааг батлах боломжгүйч Трамп энэхүү Ираны гэрээнээс татгалзаж байгаагаа зарлалаа. Түүний шийдвэрийг Европын бусад улс орнууд болон өмнөх ерөнхийлөгч Барак Обама ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.